Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бүхэлдээ эдийн засгийн өршөөлийн тухай хууль болж хувирсан. Тодруулж хэлэх юм бол 2007 оноос хойш татвараа төлөхгүй нууж дарагдуулж явсан аж ахуй нэгжүүдийг хөрөнгөө ил болгож өршөөлт хамруулахаар зааж өгсөн байгаа. Ингэснээр өнгөн дээрээ 4 гаруй их найт төгрөгийн хөрөнгө ил болно гэх сайхан тоо хилж байгаа ч цаана нь анхаарах зүйл байгааг сангийн сайдсан улсын их хурлын гишүүн улаан ярьж байна. Жишээ нь одоо юу гэдгийг орлогоо нуусан татвараас зайлшийсэн үйлдэлт нь одоо ял хэлцэхгүй байх. Энэ бол одоо том одоо дэмжлэг өршөөл. Дээрээс нь одоо татвараа төлөөгүйгээс үүссэн алдан хүү торгуулаас чөлөөлөх. Энэ бол одоо бас том эдийн засгийн дэмжлэг болно. Цаана нь эдийн засгийнхаа одоо агуулгаар нь аваад үзвэл үндсэн татвараа тодорхой хувь зааж үе шаттайгаар төлж барагдуулах. Ингэвэл одоо аж ахуй нэгж болоод төр ард иргэдийн ашиг сонирхол оновчтой зөв хослох ийм хуулбараар хэрэгждэг дэлхийн одоо соёлтой улс орнуудад манайд энийг одоо хавтгааруулан бүгдийг нь өршөөлөө. Тэгэхээр энэ маань бол одоо хүнд хэлэхэд их сайхан сонсогдох боловч цаанаа эдийн засгийн сөрөг үр дагуулах вэ гэж би хувьдаа болгоомжилж байна. Ямар асуудлаас болгоомжилж гэнэ гэвэл татварын хуулийн дагуу төлж ийсэн. Татварын хуулиас одоо юу гэдгийг зайлж бултаж байгаагүй шударгаараа явж ирсэн хүмүүсийн урмыг хугалсан алхам боллоо. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль 4 жил болоод шинжлэгдэн батлагдах боллоо. Тодруулж хэлэх юм бол сонгуулиас сонгуулийн хооронд нууж дарагдуулсан хөрөнгөө ил болгох нэрээр аж ахуй нэгжүүдийг татвараа нуусныхын төлөө өршөөж байна. Гэтэл цаана нь үнэнчээр татвараа төлж ирсэн аж ахуй нэгжүүдийг урамшуулах заалт дутагдж байгаа нь нууж болдгийм байна гэх сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэх сөрөг талтай. За ер нь бол бусад улс оронд энэ төрлийн хууль тийм ч ойр ойрхон батлагдаад байдаггүй юм байна. Гэтэл манай улсад энэ хууль ойр ойрхон батлагдаж сонгуулиас сонгуулийн хооронд болж хувираад байгаамаа. За ингэснээр 2007 онд л гэхэд энэ хууль батлагдсан жилийг дараа жилтэй нь харьцуулаад үзэх юм бол аж ахуй нэгжүүд орлогын алдан татвараа төлөх хэмжээ нь буурсан үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр дээрх төрлийн хуулийг их хурлын гишүүд нь чухалчилж яаралтайгаар хилэлцэж баталсан нь хөнгөн зорилгодоо хит хөтлөгдсөний илрэл боллоо гэж дүгнэх их сурвалжууд олон байгаамаа. Баццэг Амарсанаа нар мэдээллээ.